улс төрийн шийдвэр гарсан учраас би одоо юу гэдгийг одоо их эрсдэлтэй шийдвэр гарч хувь хүний хувьд улс төрчийн хувьд эрсдэлтэй одоо ийм алхам хийлээ гэдэг ийм гоншгонсон яриа би дахиж гаргахгүй. За би одоо би нөгөө нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас шийдвэр гараагүй, нийслэлийн ерөнхий сайдын захирамж гараагүй хахад одоо тэнд байгаа хүмүүсийг бөөнөр нь халд солино гэж яриа ярих нь бас ёс зүйн үед тийм зохимжтой зүйл биш. Хэрв одоо шийдвэр гарсан тохиолдолд мэдээж хэрэг энэ нийслэлийн өнөөдрийн бүтцээр ажлын байрны зураг авалт хийх зайлшгүй шаардлагатай гэж бодож байгаа. Ажлын байрны зураг авалтын үр дүнгээр нийслэлийн бүтэц бүрэлдэхүүн хөдөлгөөн дээр бас өөрчлөлт оруулах ийм одоо шаардлагатай гэж үзсэн тохиолдолд өөрсдөө тэгнэ. Зүгээр хамгийн гол асуудал өнөөдөр Монгол Улсын ерөнхий сайдаас маш олон ийм одоо үүрэг чиглэл даалгавруудыг авсан. За үүнд нэгдүгээрт энэ нийслэл хот дээр очиж энэ 5 иш ажиллагааг эрчимжүүлэх. За цаашлаад энэ худалдаа авалттай холбоотой ажиллагааг ил тод нээлттэй болгох. За газар олголт, барилга, хот байгуулалт, төлөвлөлттэй холбоотой энэ харилцаануудыг бүхэлд нь цахимжуулах, ил тод болгох гэх мэт ийм олон үүрэг даалгаврууд ямар ч байсан би тэмдэглэж авсан байгаа. За ингээд би бараг өнөөдөр 3 цаг гарan Монгол Улсын ерөнхий сайдаас хоттой холбоотой бодлого чиглэлүүдийн талаар тодорхой одоо чиглэлүүд авсан. Дээр нь өнөөдөр Монгол Улсын засгийн газрын тогтоол гарч нийслэл хотод авах арга хэмжээний талаар засгийн газрын тогтоол нэлээд олон зүйл залбирхий тогтоолууд гарч байгаа. Энэ тогтоолыг хэрэгжүүлэх одоо үүрэгтэйгээр очиж байна.